Сайн байцгаана уу. Шинэ оны мэнд. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 2-ны өдөр энэ оны анхны ээлжит лав эхэлж байна. За өнөөдрийн лавын сэдэв мал бодит чадвах. Бодит чадвах гэдэг бол хамгийн чухал юм. Одоо энийг л ярив. За Монгол улс ч одоо энэ 19-р зуунд байсангүй. Энэ зураг хардаа. За 19-р зуунд бол одоо тийм Манж Чин улс. Тэгээд Оросын импери гэдэг ингээл ийм болоо. Тэгээд Солонгос байсан байна, Япон байсан байна тий. Тэгээд Монгол улс 20-р зуунд Монгол бол одоо төрсөн шүү дээ. Тий. Сая үндэсний тусгаар тогтнолын өн баяраа тэмдэглэлээ шүү дээ. 29-нд 12 сар. Тэгээ энийгээр их сайн харуулсан. Гэтэл нэлээд одоо геополитикийн мэдлэгтэй тийм туршлагатай хүмүүстэй ярихад эргээд энэ зураг руу орчиход их ойрхон болчлаа гэдэг байгаа байхгүй юу? Гадна дотны улсууд. Ер нь манай эдийн засгийг хараа тий. Бүтээц тий. Энэ эдийн засгийн төсөв, зардал энтрийг харж агаад ер нь бол танах бол ерөнхийдөө ингээ мөх замруугаа орцсон байна. Та нарын ирээдүй бол ер нь яг энэ янзаараа явах юм бол эргээд энэ зураг руу орох гэж шүү гэж байгаа байхгүй. Энэ хараа 20-р зуунд өнгөрсөн 20-р зуунд нэг ийм болж авсан. Энд бол одоо манай өвгөд бол их үр гүйцэтгсэн миний. Жишээ нь манай өвөө бол чов болсон бүтээсэн хүн гэж болно. Чов болсон чинь манай өвөг ноёно гэдэг байсан. Ноёнтоо гэдэг. Тэр чинь тусгаар тогтнолын төлөө тэмцэж тэгж энэ улс болоход хамгийн их үр гүйцэтгсэн хүнийг бэлдсэн хүн байгаа байхгүй юу манай өвч. Тэгэхээр ингээд ийм арай гэж нэг ийм болж авсан. Маш хүнд бэрхшээлийг туулаад. Гэтэл одоо бидний нөгөө эдийн засгийн яг одоогийн төсөв нөхцөл байдлын явц бол эргээд илүү яваад байна гэдэг байгаа байхгүй. Энэ зураг руу. Тэгээд та бүхэнд энэ эхнийхээ лайваар бид одоо яах вэ? Тэ? Одоо бидэнд шинэ бодлого хэрэгтэй байгаа байхгүй. Шинэ бодлого. За тэгэхээр бид нар бол одоо энэ дөрвөн хүн эдэнтэй худалдаа хийх хэрэгтэй. Ямар ч харьцаагүй нэг юм гуйсан, зээлсэн маягаар ингээд байгаад ивэл нөгөө энэ сөрөшин зураг руу явах гээд шүү дээ. Тэгэхээр бид бүхэн болохоор манай компани бидний бодлого бол Чингис алтан валют гэж гаргаж ирье. Тэ? Тэгээ энэ дээрээ суурлаад энэ улсуудтай худалдаа хий. Валютын худалдаа, алтан валют. Энийний эхний ээлж нь бол одоо 28 см-ийн ойролцоо шүү. Диаметртэй ийм 10 кг-ийн Чингис алтан валютыг бид хийгээд одоо нөгөө Дубайд гаргая гэдэг байгаа шүү дээ. Дубайд тэнд ингээ хураачих. Дубай одоо санхүүгийн төв болчиход байна шүү дээ. Дэлхийн. Одоо орчин үеийн энэ 21-р зууны санхүүгийн төв бол ер нь Дубай болчиход байна. Тэнд бол одоо тэр алтны зах зээл дээр бид нар энэ байр сууриа эзэлье. За энэ гурван нөхөр байна. Путин, Ши Жинпин, Моди. Энэ гурав бол одоо манай өвөг дээдсийн бүтээл. Бид нартай харьцахад асуудалгүй, хүндэтгэлтэй харагдсан. Яагаад гэвэл Монголын өвөг дээдс энэ том гурван бүрний чинь байгуулж өгсөн. Тэрийг байнга дурсан сандаг эднэр. Боддог, хүндэтгдэг тэр үеийг. Дараа нь бол одоо энэ Трамп байна. Тэгээ ийм хүмүүстэй харьцахын тулд насыг хардаа та нар. Энэ нас бол одоо ерөөсөө ингээд 70 гарцсан 70-аас 80 хооронд байгаач. Ийм хүмүүстэй бид нар харилцах хүнээ бэлдэх ёстой. Зүгээр нэг сайн дурын залуучуудыг гаргаад ингээд инглиш эднэр чинь харьцахад
жоохон нөгөө ач нар шиг юм чинь тэгээ тий аценэр шиг хүнтэйгээ хүн яаж харьцдаг. Тиймэрхүү байдлаар харьцаад байна шүү дээ. Энэ чинь улс хоорондын худалдаа хий гэж бодож байгаа бол энэ ойролцоо насны хүн байх хэрэгтэй байгаа эндээс. Ядаж. Тэгээд биднэрт аюу гой түүх байна шүү дээ. Зүгээр олон юм ярилгүй тэр социализм, капитализм нь хамаагүй. Бид нар бол ерөөсө тэр юу гэж нэрлэх нь хамаагүй. Бид нар ингээд худалдаа хийх хэрэгтэй. Худалдаанд оролцох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бид нарт байна шүү дээ. Гоё түүх байна. Том агуу Чингис хаан холбоотой. Тэгэхээр хаантай байх хэрэгтэй бид нар. Монгол улс. Хамаагүй нөгөө Малайз энэ чинь 10 жилээр ерөнхийлөгч хэрэггүй. Ерөөсөө Монгол улс те 10 жилээр ингээд томилдог хаантай байх юм бол энэ улсууд ирээд бараалах нь. Гол нь нөгөө агуу Чингис хаан гэдгээр те дэлхийн хамгийн том хааны те уламжлалт улсын хаан дээр очиж бараалах нь шүү дээ. Өөртөө ирнэ. Өөртөө ирээд өөртөө одоо дэмжихээ илэрхийлнэ шүү дээ. Энэ тэр их агуу хааны чинь бүтээл шүү дээ энэ гурав чинь тий. Тэгэхээр өвгдийнхаа тий бүтээсэн тэр хүний нутагт очоод тэрний уламжлалт хаан дээр очоод ингээд нөгөө дэмжих байхгүй юу. Тэгээ бид нар энэ бүр одоо ингээд валют тий 10 кг-ийн валютыг маш хэмжээгээр хийх хэрэгтэй. Бидний зорилго бол одоо энэ 100 тий энэ жил энэ ондоо багтаад маш эрчимтэй үйлдвэрлэл явуулах хэрэгтэй байна. Алтан валютаа үйлдвэрлэлийг. Бидний энэ жилийн зорилго бол яг өнгөрсөн жил тавьсан зорилтууд маань ингээд амжсангүй л дээ. Тийм учраас би нэг он гарахад мэдлэгэж явуулсан. Ерөөсөө 30-нд ажиллаа, 31-нд ажиллаа, ерөөсөө ажил амжилтгүй байсараа л онлоо орчлоо. Болдгсон бол зогсоож болдог бол зогсоож байгаа л амжуулчихаар байл. Даанч болсонгүй ингээд миний бүхэл ажлууд ингээд тоошлцсон. Тэ? Энэ валют маань одоо ингээд 8 дахин хугацаа өнгөрчөөд байгаа байхгүй. Энийг хийж байгаа уран бүтээлч тулга гэж хүн болвол нь шүү дээ. Анх 14 хоногийн дотор хийгээд өгнөө л гэсэн. Одоо тэр чинь бүр ингээд 4 сар гар мөрчөөд байна шүү дээ. Гараас нь гардггүй. Оны өмнө л гэсэн одоо оны өмнө хүлээгээдсэн байхгүй. Тэр гарч ээж бид нар тэр дубад аваачиж энэ валюта хийх байхгүй юу? Тэрийгэ хүлээсэн. Мөн хятадын талаас ч гэсэн гэрээгээ ингээд хийгээд өгчин л гээд байгаа. Тэд нар бол ямар ч гэсэн ингээд хийгээд байгаа. Тэгээд бас л амжсангүй. Нөгөө ингээд хэвэл хийгээд байгаа тэд нар. Хих маягаар ингээд ажлууд маань төлөөсөн ажлууд маань ингээд маш их хойшлсон. Тэгэхээр бидний хамгийн гол хүлээж ирсэн юм энэ жил Хонконгийн нөгөө бирж дээр гарах байсан байхгүй юу? Архимед Элон компани Хонконгийн бирж дээр гараад нээлттэй болонгуутлаа хувьцааныхаа ханшийг баталгаажуулах хэрэгтэй байсан. Бид нэр ингээд Япон талтайгаа ингээд зархаар тохирцсон тий хувьцаагаа Япон талтай. Тэгэхээр тэнд бид нэр ингээд зарцах юм бол тэнд нээлттэй болчих واخгүй хувьцаа. Тэр үед бид нэр нээлттэй худалдаа явуулах гэдэг байгаа واخгүй хувьцааны. Одоо бол бид нэр шүү дээ ингээ ханшаа баталгаажуулж чадахгүй байна. Тэ. Ягаад гэвэл чөлөөтэй тавих юм бол ерөөсө хамаагүй хөөргдөд coin шиг хөөргдөөл хөөрсөөл бол унчна. Дампур шүү дээ аюултай. Тэр чинь мэдж байгаа учраас ерөөсө ханшаа ингээд алгуурхан өсгөөл явж байгаа. Маш найдвартай. Тэ. Хонконг дээр гарлаа нэг 100 сая доллар босголоо. Тэгэл худалдлаа тэрнийгээр ханш ингээд тас гээд тогтчихно. Тэгээд ингээ олон улсын хэмжээнд орчихлээрээ хөөрөгдөлт байхгүй. Тэгээд нөгөө зах зээлийнхаа жамаар өсөөд ингээ явчихна шүү. Нөгөө манай хувьцаа эзэмшигт хэлэхэд одоо маш гоё экзэгтэй фуужиндах гэж байгаа байхгүй бид нар. Тэрийг баталгаатай болохгүй л ингээд хүлээгээд байгаа. Яг үүндээ амжих байсан л да. Бид нар ч яг амжинд гэж тооцоолж байсан. Гэтэл надаас болсон. Миний тэр нөгөө нэр чинь 10 хүн байгаа байхгүй нөгөө хувьцаа эзэмшиж. Гэтэл нөгөө үүсгэн байгуулагч ганцхан намайг шалгана гэсэн. Бээжингийн зөвшөөрөл хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ энэ төр засгийн энэ нэг дээрэмч ингээд бүр явсаар хагаад олон улсад одоо бүр ингээд хөдөлгөөнгөө болгосон байгаа байхгүй. Тэгээ нөгөө Бээжингийн зөвшөөрлөнд хүлээсээр хагаад хоног алдаад амжихгүй болсон байхгүй. Тэрнээс ингээд
миний оронд өөр хүний нэр бичээ явуулсан бол эдэд гарчихгүй юу? Ингээд дамаа манай энэ нэг улс төр шиг баллаад байгаа байхгүй юу? Юм явуулахгүй. Энэгээр л босно бид нар. Тэр баялагч биш юм байна, хөдөө аж ахуйч биш юм байна, тэ? Ашигт малмал энэ чинь биш вэ шүү дээ. Ганцхан бид нар энэгээр олон улсад ахаад эдийн засгаа сайжруулна. Гэтэл манай дээр яаж вэ? Одоо яг өнөөгийн эдийн засгийг би та бүхэнд хэлээ л та. Ерөөсөө бид нар төсвийн зардлыг бүр гайхамшигтай өсгсөн. Тэ? Хөдөө сумдуудад байна шүү дээ. Зам тавьсан. Өдөртөө цөөхөн машин явдаг суманд тэ 100 200 км засвар тавьчихж байгаа байхгүй юу? Тэ? Сум болгонд дагар. Хизээч нөхөхгүй тэр. Буян зардал засвар. Дээр нь сум болгонд нөгөө орон нутгаас дэвссэн гişүүд чи авч соёлын төв барьцсан. Тэ? Заал барьцсан. Одоо тэгээд нөгөө манай компани дээр ч өстэй ирж иш сандраад бүр ингээд төсвийн зардлаа дийлхээ байла. Төрийн мөнгө уйлдгүй гэж өстой тэр дээр л байна. За хувь байгууллага бол дуусаа гэдэг байгаа байхгүй юу? Зүгээр л хоосон том заал тэр соёлын төвийг халах маш үнэтэй зардалтай болгоцсон. Тэ? Өвлийг маш үнэтэй болгосон. Тэгтээ түрүү манай өвл их үнэтэй байхгүй юу? Монголын өвл. Энэ нийслэл чинь хамаг мөнгө бардаг шүү дээ халаалтанд. Гэтэл тэрийг авч суманд нүүлгээд тэ тэнд нэг ингээд хүн ордгоо нэг тийм заал соёлын төв том байшин бариад тэрийг халаадаг тэр зардал ажилтан бөөн зардал төсвийн өсгөө хийцэн. Тэгэд одоо хөдөөний сумдууд чинь төсвийн зардлаа бүр ингээд дийлхээ байгаад байна шүү дээ. Тэ? Эн чинь бол ингээд 35 жил агуу ихийн тэнэглэлээ одоо ингээд зөвшөөрөөд тэгээд өвлийг яаж хямд болгох вэ гэдэг дээрээ л одоо их хурал дээр засгийн газар нь ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгээд тэр төсвийнхаа нөгөө өвлийнхаа зардлыг багасгах гад манай компанитай маш их олон хөдөө орон аймаг сумдын дарга нар уулзаад байна. Манайх одоо ерөөсө дийлхээ байла энэ зардлаа. Төсвийн зардал бүр хэд дахин өссөн гэдэг байгаа байхгүй манай. Нэг гавьяа байгуулж байгаа юм шиг худлаа амлаад очоод эндээс мо ядарсан төсвөө аваачиж ингэж улсаа өрөнд оруулж байгаа л баахан том байшин бариад өгсөн. Тэгээд тэрийг одоо авч явна гэдэг чинь тэр сум дийлхээ байсан. Тэр жижигхэн цөөхөн хүн амтаа сум, тэр засмал зам, тэр том байшингууд тий. Ийм зах зээлийн биш тий. Нөгөө социалист дуралдаан гэдэг шиг тий. Ингээд барьцаал сумдаа байшин бариад унсан. Тэгээд тэр нь ингээд дандаа зардал. Ийм л эдийн засгтай, ийм л байдалтай ингээд яваад ирлээ шүү дээ. Тэгэхээр бид нар одоо нэг цэг тавиад энэ жилээс ухаан ороод тэгээд ингээд явах хэрэгтэй байна. Бидний хувьд бол Хонконгийн бирж дээр гарах хэрэгтэй байна. Яаралтай. Дубайд одоо ийм нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй байна. Алтан валютын. Дубай банкнд ингээд тавих хэрэгтэй байна. Хадгалуулах хэрэгтэй байна. Эндээ үйлдвэрлэх хэрэгтэй байна. Монголдо. Тэгээд энэ арилжаа хийн. Дараагийн дугаарт нь бол тэр үйлдвэрлэлээ энд хөгжүүлэх хэрэгтэй байна бид нар. Энэ алтан валютын үйлдвэрийг ингээд шороог алт болгоод алтаа валют болгодог тийм шатны үйлдвэрийг нэг энэ жил нэг 4 хийчмээр зорилгоо 4 тийм үйлдвэртэй болчмоор. Тэгээд банкаа сэргээх хэрэгтэй. Анод банкыг одоо энэ жил бол сэргэнэ гэж тооцоолоод явж байгаа. Тэр бүх юм шийдэн өр ширмөрийн шийдээд тэгээд банкаа сэргээсэн байхад бол бид нар энэ олон улсын арилжаанд оролцох гэдэг шүү дээ. Тэрний тулд ер нь явж энэ зоос анод банк л аврах шүү эдийн засгийг. Өөр энэ та нар байна шүү дээ. Тэр оюутлогын гэрээгээ чийж чадаагүй, за 5-7 нүрс ээж олигтой борлуулж чадсангүй, дийлэх нь хулгай хийгээл хэрүүл. Тэгээ ингээд өр нь өсөөлөдөг. Хамгийн аюултай юм чи биш өр. За ингээд ямар нэг улс биш өртөө бол ховхон чалгаагүй шүү дээ. Өөдөлтгүй шүү дээ. Хүү төлсөөр гал таардаг шүү дээ. Тэгээ ерөөсөө сэтгүүндээ тийм нэг хов хүмүүс нь ч гэсэн нэг том байшаа. Тэгээд нэг машин ланд 200 300 аваад өмч өөртөө. Тэгээ нэг байшин ингээд нэг юм хаус ч нэг юмд
зээлээр орчин. Тэгээ нэг ипотекийн зээл мэйл гэдэг тэр бөө авилгал тий. Тэгээ тэр нэг бөө өөрөө нэг хүүгээд хэлэхээ. Иймэрхүү маягаа эдийн засгаа өөрчлөөд өргөө тэгээд одоо тэр нэг орон сууцнд оруулах гэвэл тэр их зардалтай, тэр их өндөр хүүтэй тийм биш. Ядаж хүүгүү оруулдаг баймаар байна шүү дээ. Тэ? Орон сууцнд төлбөрөөр төлдөг. Дээр нь хүү төлөөд идэг. Тийм эдийн засгтай болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо бол ингээл өөртөө юм чи яах ч арга байхгүй шүү дээ. Тэгээд өндөр хүү төлөхөөс аргагүй. Бүр авилгал өгөөд. За ийм эдийн засгийн ярих юм бол ийм байна. За ингээд хэллээ шүү. Ерөөсөө бид эхний ээлжинд бидний ингээд анхааралтай ажиглаж байгаараа Хонконгийн бирж дээр гарах хэвээр Дубайд алтан ийм нөөц бүрдүүлэх хэвээр алтан валютыг Улаанбаатарт бүрдүүлэх хэвээр үйлдвэрлэл явуулах хэвээр тий Улаанбаатарт энэ Монгол нутагт дээр нь банкас сэргээх хэвээр ингээд энэ эдийн засгийг өөрчлөх хэвээр бүр энэ оюу толгой 5 толгоогоос илүү их мөнгө оруулж ирнэ ш Монголд. Энэ хүмүүс ингээд дуртай аав нэг. Маш дуртай аав. Тэ? За ингээд эдийн засгийн яриагаар чи дараагийн удаад бид нар ч одоо нөгөө энэ энэ онд бол ерөөсөө маш эрчимтэй юм нарны дэлгэц дээр нь цахилгаан цаник хуримтлуур, дулаан хуримтлуурын батарей байрлуулад ингээд энэ хөдөө орон нутаг бол энэ хот цорын газруудыг хангах юм бол энэний зардлыг бүр одоо бүр ингээд 70% бууруулж чадна. Ийм хийцсэн багт. Энийг бид нар ингээд сая өвөл энэ дараагийн зургийг хараа л да. Ийм сургууль байгаа шүү дээ энэ чинь. Тэр ингээд хараа цасан донд дандаа цасан шуурганд тавилаа бид нар. Хамгийн сүүлд 30-нд тий. Энэ 30-нд одоо очиод ингээд цэг тавилаа л да. Ерөөсөө тэр салхитай яг энэ дууссан тэгэл цас шуурхаа айтсан манайх. Маш хүнд нөхцөлд нөгөө энийг татах гад хоногийн арагшин ингээд нөгөө хятадч ингээд гол энэ толгуур төмрөө явуулдаг. Тэгээ баахан хүлээлгээд хэдэн сарч хүлээлгч. Тэгээ сайхан цас шууран гутал тэгээд яасан тэгтээ болдсон бэ. Бид нар бол ингээд тавьчлаа ш дараа тэр дандаа цасан шуурхтай өдөр. Өстө хүмүүсийнхаа өстө нэг эрүүл мэндэд жоохон хэцүүхэн байлаа. Өвдөж одоо ханиад өчн тусаад тэгээ ямар ч гэсэн ингээ хийчихэж байгаа юм чинь ямар ч үед бид нар бол энийг чөлөөтэй хийчих юм бэ. Одоо энэ тулгуур молгоорыг бол тэр хятадаас хүлээгээд байгаа юм байхгүй. Эндээс бид нар өөрсдөө хийчих юм бэл. Ингээ захиалцсан тулдаа нэг хүлээсэн чинь ирээд энэ бидний хийснийг гүйцэхгүй байлаа. Чанараа өгд. За ингээд ийм дэлгэнэ. Энэ захиалгаа өгөөрэй. За утааны талаар яриа л да. За одоо утаа буурсан л гэж яриад байгаа шүү дээ. Одоо энэ нэгдэх өдрөөс өнөөдрийг хүртэл та бүхэнд өдрөөр нь харуулъя. Утааг. Нэгдэх өдрөөс өнөөдрийг хүртэл. Хараа. 25 оны 12 сарын 29. Утаа юм байна. Утаа байгаа биз? За ингээд энэ яг ингээд цахилгаан станц усны уур штэ энэ чинь гол нь. Тэгээ утаа нь бол гайгүй дээгүүр явдаг. Тэгээ нийслэл ингээ утаан дотор л байгаа байхгүй. Тэгээ ингээ багасч гэнэ гэж яриад байх юм. За 29-нд юм байсан байна. Өнөөдөр 2025 оны 12 сарын энэ утааг хараа. 29-ний өдөр 29-нд гэж штэ. Улс томхолсон. Гэрэл ялтайгоо л энд нь. Ялтайж байгаа нарны гэрэл тусаар. Тусгаар тогтмол том баярын өдөр байна. Улаанбаатарын утаа ийм байна. Алтан дэвшгийн хөндийн утаа буурсангүй. Ингээд дараа 29-нд энийг буурсан гэх үү? Өдөр гэхэд энэ асаа хардаа дарганараа энд буурсан тэгээд байшингийн. За 29-нд ямар ч гэсэн ингэчлээ. За 30-ны өдөр. За 30-нд ч нөгөө би энэ юу руу явж байхдаа
Скайерсөрсөлөө тэндээс авсан. Электрийн нэг дэгстэй бол замдаа юм байна. Өнөөдөр чинь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар бол тэгээд утаан дээр живчиж харагдчих юм аа да. Хараа энэ дөрөөс ингээд юу ч харагдахгүй. Ерөөсөө хот харагдахгүй. Тийм. За 31-ийг хар. За 31-нд тэр эгээл одоо энэ за нэг жоохон салхихгүй өдрүүд байгаад авсан юм шиг байгаамаа. Эдгээр чинь нэг хотлоо салхих гарчин готлоо давхиж очиад утааг бууруулчлаа гэж хашгираад байгаа шүү дээ. Тэрний хооронд чойжсэрс үннээ хэлээ салхих гарахгүй шүү дээ л гэдэг үннээ хэлжсэн тийм шүү дээ. Ерөөсөө ингээд сайжраг байгаад байгаа үстэй. Худлаа тэгж яриад байх хэрэггүй. Ерөөс ингээд өдөр болгон би ингэж харж байгаа шүү дээ нутаг. Тэ. Хараа 31-нд. Энэ одоо ингээд утаагүй болцсон байна уу те? Сайжирч юу те? Би мэдхгүй ийм өтгөн бахыг бол ер нь урд жилүүд тараагүй ш. Ийм өтгөн утаа яг ингээд өдрөөрөө байгаад шүү дээ. 31-нд хараад он гарахын өмнөх өдөр. За нэгэн хараа тэр бас ингээд цэлэм хараа. Эннээс дээшээ тэр цав цагаан цаас. Эннээс доошоо харанхуй дотор нэг айл өрхөд бүгд л амьсгалаад сая 500 мянган амьсгалж байгаа энэ дотор хараа. Энэ дотор сая 500 мянган хүн амьсгалж байгаа шүү дээ. Тэ? Ингээ хариуцлага ерөөсө тооцохгүй те. Ингээ жил болгонд ингэж байгаад ах уу. Тэ? Баахан төсөв иш ингээ мөнгө хаяалга. Та нар сэргээгдэх рүү юм уу те? Манай энэ цахилгаан шийдэл рүү мөнгө оруулсан бол эн чинь харин дор хаяж 50%. Тэрнээс ч илүү ингээ байхгүй болчихно. Үнэхээр за энэ утаа бол харагдах юм. За хэрвээ та нар ингээд утаагүй болголоо гэхэд галжилтаагаа бол өхлийн хэв ялгарна тэрнээс чинь. Угаартна тий. Эн чинь зүгээр нэг харагдах өнгө байхгүй юу? Жинхэнэ тэр нүрс төрши хийчээс та бүр өхлийн хийчин бол зүгээр галжилтаагаа бол тэнд нүрсэл төлж байгаа бол өхлийн хий гарна тий. Тийм учраас нүүрснээс л татгалзах хэрэгтэй. Утаанаас сална гэдэг. За өнөөдрийнхийг хардаа. Өнөөдөр тэр өнөөдрийн утаа хараа. 12 дугаар 1-р сарын 2-ны өдөр тий. Он гараал эхний өдрийг харлаа. Одоо 2 дахь өдөр он гараад. Ийм л юм биш тийм. Би одоо нэг л цэг дээрээс ингээ аваад байгаа. Тий. Одоо ингээл энэ тий амар байгаа. Өнөөдөр шүү дээ. Одоо та нар гарахад ийм л байгаа. Улаанбаатар. Зэ хамгийн сүүлийн зураг нь тэр энэ хараа. Энэ нэг хар байшин ингээд оройн наан хар гэж байгаа өндөр. Тэгэл цаашаа ингээд ерөөсөө харах уу утаа. Тэгээ энэс дээшээ ингээ хөхтөнгөр тий. Энд бол яг нэг энэ хэсэгт нь юу штэ нөгөө цахилгаан станцын утаа. Энэ бол гайгүй. Энд чинь ингээд дээгүр яваад гэж байгаа байхгүй юу дээш. Дээгүр гол юм доошо баг зэрэг нөлөөлөх л баг. Тэгтээ тийм ихч. Тэгтээ баг ингээд дээгүр явчих чинь. Энэ гэр хорооллын утаа чи харалтаа. Яг ингээд. Тий. Ийм байгаа штэ. Энэ сая 500 мянган хүн минут секунд тутамд амьсгалж байгаа шүү дээ. Энэ бол астай жинхэнэ гамшиг шүү. Тэгээ одоо ийшээ асар их ингээл 600 тэрбум ч лөө зарцуулаад байгаа шүү дээ. Тэрнийхээ 50%-ийг захилгаан болон сэргээгдэх рүү хийсэн болвол тий би дөрөв чи ярьдгаар тэгвэл энэ чи 50% дор хаяж байхгүй бол. Тэгээ том сургуулийн одоо тэнд чинь 70% хэмжилт хийх гэдэг шүү дээ. Бид нар 500 стандартаар 500 кВт-ийн ашиглах ёстой сургууль. Гэтэл бид нар 500 кВт-ийн одоо батарей storage тавиад нараар сэнэглээд ингээд 70% хэмнээл гэсэн зорилготой дор хаяж
Магадгүй 90% хэмжиж магадгүй. А ирэх жил бол бүр тэг болгоно. Нөгөө дулааны батарей тавина нэмээд. Тэгээд тогны мөнгө гэж гарахгүй харин улсад тог зарна дээр нь ашигтай ажиллана тий. Утаа ерөөсөө гарахгүй тийш. Ийм гоё хараа энд чинь энэ дөрөв давхар энэ ногоон сургуульч биш үү? Хардаа ийм утаагүй болохоор энэ тэр уул моол нь хараа. Хэрвээ энд галдаг байсан бол энэ чинь хавийг ингээл харлуулаа. Ерөөсөө байгуулагдсан цагаас хойш бид нар цахилгаанаар шийдсэн. Тэрнээс хойш эндээс нэг ч утаа гараагүй. Тийм учраас энэ хараа энэ ой цас ямар гоё энэ хараа цав цагаан цас. Технологи гэдэг чинь энэ хөөе мангаруудаа нүүрс биш шүү. Өстө нэг үнэн боловсралгүй гэдэг нэр. За. Энэ 500 халаанд хэд бид нар бол 75 кВт-аар халааж байгаа байхгүй энэ. Асар их технологийн зөрөө байгаач. Одоо энэ гэр хорооллынхан биш үү? Одоо энийг аваараа. Энэ манай халаагуур байна. Энэ энэ пож. Тэ? 250 мянга, 490 мянга. Маш тэ? Чадвар сайтай. Энэ нөгөө конденсаторын халаагуур шүү дээ. Маш хүчтэй. Жирийн халаагуураас 2 дахин хүчтэй. Энэ бол гадаа тэ 2 кВт чинь нэг ус услагчийн тогоор одоо ус услагж уудаг шүү дээ бид нар. Тэр хэмжээний тогоор ингээд гадаа ч юм баг ингээд хэдэн градус хүлээж илаа. Тэг хасах 10 градусын хөт агаарыг сорж оруулаад нэмэх одоо 120 градус суулгаад гаргаж шүү дээ. Нэмэх 120 болгоод энэ хоолоогоор тийм баг тогоор ийм өндөр градусын ялгаа гаргаж шүү дээ. 100 гарын одоо тий юу градусын зөрүү гаргаж шүү дээ. За. За энэ бид энэ түүхийн үед одоо нөгөө энэ 21-р зуунд чинь одоо түүх рүү маш хүчтэй судлаачид маш эрчимтэй орж байна. Тэгээ одоо энэ ингэж орж байгаа маань эргээд түүхэнд тийм алдаа тий доголдол андуурал их гарч эхэлж байгаа байхгүй юу? Одоо энэ сэргэлэн International Expedition судлаачид яасан гэхлээр энэ ингээд нөгөө суур одоо их материал хадны бичгийг ингээ унших явцдаа дараа нь түүхийн их сурвалж судлаад ерөөсөө эднэр юу гэж байгаа гэхлээр за хүннээс гаралтай юм байна. Өнөөгийн халахууд дээдс нь хүннүү юм байна. Хамаг Монгол гэдэг чинь биш вэ гэдэг байгаа байхгүй юу? Тэ? Хамаг монголчин бол энэ халахуудын өвгдөөс биш вэ гэдэг. Нөгөө Чингис хаан ч биш гэдэг байгаа байхгүй юу? Бидний өвгдөөс. Ингээд зөрөө гараад байгаа. Ингээд төөрөөд байгаа тий. Тэгэхээр бид нар бол эний чинь ингээд юу гэдэг байгаа гэхэлэр одоо тэр хэрээд наймаан энэ чи одоо тэр энэ халахын дээдс юм а гэдэг байгаа байхгүй юу? Бидний судалгаагаар бол хэрээд наймаан чинь нь шүү дээ. Тэр хятааны хойц байгаа байхгүй юу? Хятангууд хятааны тий. Тэдний одоо тэр хойц хэрээд наймаа. Бидний хойцоос боржгоно байна яалтчгүй. Тэгэхээр энд юунаас ингээд эхэлсэн гэхэлэр энэ яг энэ галгийг ингээд манайхан судалж байгаа. Яг сэргэлэн интернэшнл захиалгаар эхний хүний тий галглаад ингээ 13 бот гаргаж өгсөн байхгүй юу? Манайхан бол ерөөсөө одоо 5 ботыг 5 хүний одоо ингээд 65 ботыг бол бэлэн болгоод байгаа байхгүй юу? Одоо энэ чинь бүр нийт тоон тий 195 бот байх хэрэгтэй. Тий. Одоо энэ шүү дээ нэг хүн дээр шүү дээ энэ даш цэдэнгийн тий одоо ханзаас латин үсгнээ буулгасан 13 бот. Энэ хараа нэгдүгээр ботоос ахуулаад ингээд 13 дугаар бот тий. Энэ шүү дээ жишээ нь ингээд ийм маягаар тэгээд энэ нэгдүгээр бот энэ байна, энэ 13 дугаар бот энэ байна. Тэ? Нэгдүгээр хотоос энэ чинь 13-т явна шүү дээ. Тэгэхээр 15 хүн дээр ийм бот хүчг болж байгаа байхгүй юу? 15 хүний нөгөө ингээ буулгасан ханзаас одоо латин үсэг рүү буулгахдаа хүн бүхэн өөр хийгээд байгаа байхгүй юу? Үгийг ингээд өөрчилснөөсөө болоод
үгийн утга өөрчлөгдөд байгаа. Тэгээ эн чинь нөгөө нийтдээ эн чинь ингээд үндсэн 12 бүлэг байгаа юм. Дэд бүлэг 236 тэгээд 36 үсэгтэй байгаа. Тэ энэ Монголын нууц товчоо. Тэгээд нийтдээ 286 бүлэгтэй дан үг болохоор 8178. Зүгээр давхардаад үгийн тоо бол тий ерөөсөө тэр зохиолд орсон үгийн тоо 30505. 30505 үг байна энд тий. Өгүүлбэр шүү дээ 2353 байна. Монголын нууц товчонд. Ингээд хүн бүр дээр галиглахлаар бид нар тэр 195 бот ном бичих болоод байгаа байхгүй юу. Тэгээ бид өхөн бол одоо энийг яах гэж байгаа гэхэлэр ерөөсөө ингээд 15-ыг хийчих гэж байгаа. Ийм том ном хий. Том ном. Тэгээд ийм том хуудастай ном ингээд 15 ингээд нэг хуудсанд 15 хүмүүрийн галиг хийгээд ингэчих юм бол энэ их тодорхой болно. За энэний үндсэн дээр бид нар юу гэж байгаа гэхэлэр энэ Монголын нууц товчоо чинь Кядан хэлийг ханзруу буулгасан байна. Кядан хэлийг илүү чуцаагийн одоо бичснийг ханзруу буулгаад тэгээд ингээд ханзнаас ийшээ буулгахдаа 15 хүн буулгаж одоо орчин цагийн одоо Монгол хэл рүү галиглахдаа ингээд энэ галгаар нь хөөхлөөр эн чинь Кядан хэл байна энэ Монголын нууц товчооны ерөөсөө Кядан хэлээрээ биччихжээ ханзруу тэгэхээр тэрийг энэ судлаач чи юу гэж үздэг вэ гэхээр энэ чинь нөгөө нэг амуураас гаралтай юм биш гэдэг гадаад дотоод эрдэм Чингис хааны чинь энэний чинь ингээд их Монгол хөртлөхийн нөгөө Илүүч Уцаа чинь сайн мэдэхгүй учраас аяачаад өв эцгийнхаа түүхийг оруулаад ирсэн байгаа байхгүй юу. Нэг жишээ хэлээ л да. Эсүхэ Баатар Чингис хаан 35 настай байхад байж байгаа байхгүй юу. Ордны тэмдэглэдэг. Амьд байгаад шүү. Тэрэн дээр чи ингээд нууц төвчөн дээр бүр багт нь ингээд илүү амгаан түүхийг бичсэн байгаа байхгүй юу. Илүү амбагяан гэдэг Илүүч Уцаагийн өвөг эцэг Кяданы их хаан үндэслэгч илүү амбагяаны түүхийг оруулсан. Ингээд бөө түүхийн бодлон болоод тэгээ одоо ерөөсөө сүүлдээ бүр нөгөө хэрээд юунууд чинь 8-8 чинь бид нар юу өгөл яриад боржгон чинь биш болгоод ингээд түүхийн андуурал гараад байгаа шүү. Тийм учраас энийг хэлхийн тулд ийм их судалгаа хийж байгаа шүү галиг. Тэгээд энэ бол ер нь Монголын нууц товчоог уран зохиол маягаар хэрэглээнд нэвтрүүлсэн дээрээ түүхийг бол одоо бол та бүхэнд хүлээх хэрэгтэй. Судалгаа болоогүй байна тийм. Бид бол түүхийн талаар энэ донд ахиж ярихгүй. Ягаад гэвэл асар их ойлгоцсон зөрүү байгаа учраас дими юм байна. Өмнөх нь би нэг гол юмыг ярьсан өнгөрсөн онд 2025 онд ерөнхийдөө 3 голын бэлчээр гэж энэ байна гэд газар дээр нотлсон шүү. Нотлоод харуулсан. Тэрэн шиг нууц товчоог бид одоо ингээд 65 ботын ямар ч гэсэн ингээд үзлээ. 5 хүний үзлээ. Энэ бол яалтчгүй Кядан хэлнээс буулгажээ. Монгол хэл биш байна. 13 дугаар зууны монгол хэл биш шүү. За 13 дугаар зууны үеийн Кядан хэлээр бичигдээд Кядан хүн бичсэн байна. Илүүч Уцаа. Тийм учраас хүлээх хэрэгтэй. Хамаагүй тэр дүгнэлтөөгөл тийм байна, ийм байна нэг цаас хараад тэгж болохгүй. Бид нар байж тэ ингээд энэ 195 ботыг хийчих юм бол бүтээчих юм бол судалчих юм бол галиг нь үнэн гарна. Үнэнд тодонд. Тэгэхээр гарцаагүй үнэн бол энэ Кядан хэлээр бичигджээ. 13 дугаар зууны монгол хэлээр биш вэ? Тэр үеийн Гүйг хааны бичигч гэдэг юм уу? Тэр Мөнх хааны тэр бичигээд тэд нартай ингээ үзэхэд ерөөсөө эн чинь шал өөр Кядан хэл байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө Чингис хааны чинь Кядан хүн болгочоод байна шүү дээ. Энүгэл чинь. Эн чинь бүр цэвэр орхны хөндийн угсаатай монгол хүн байгаа байхгүй юу? Өөр хаанаас ч биш. Чингис хаан ч өөрөө өвөг эцгэрд нь дандаа орхны хөндөд хамаарагдана. За ингээд өндөрлөе. Энэ удаагийн лайвыг
Эхний лайвыг маш чухал лайв хэлээ шүү. Гарал үүслийг чинь хэлж өглөө шүү та нарт заа юу. Тэгээ одоо буруу зөрүү юм бити ингээд сурчлаад яриад. Эний чинь зүгээр хэлсэнгүй шүү дээ. Ингээд 65 ботыг хийлээ. Тэ? Тэгээд өшөө 195 ботыг хийх юм байна. Тэрний хамгийн үнэн бол орхны хөндөгөөс холдохгүй шүү. Бидний гарал үүсэл бүх юм. За шүү дээ.